За самбацгаана уулзагчдаа. За MNC телевизийн студиэс энэ 2017 оны бие Монголд хайртай нэвтрүүлгийн эхний дугаарыг та бүхэнд шууд дамжуулж байна. За тэгэд энэ удаагийн нэвтрүүлэг бас их дугаар бас их онцлогтой байгаа. Одоо нөгөө Ахмадгүй онгоц шиг одоо өнөөдрийн үед бол бид хөтлөгчгөө гэхдээ өөр өөртөө одоо нэвтрүүлгээ хөтлөө явах үүрэг авсан байгаа. Хөтлөгч маань энэ удаагийн дугаард оролцох боломж байгаа учраас за тэгэд томоохон маань бас сайхан одоо харагдчихна. Японд нүдхийн сайхан энерги авчаад ирсэн юм шиг байна. Систем маань бас шинэ жилийн одоо юунаас бидний нэвтрүүлэлд оролцохоос өмнө хэлж ирсэн те. Маш гоё ирж хүч авсан байна. Шинэ жилийн одоо тийм баярын уур амьсгалаас те. Тэглээрээ бас их гоё харагдаж байна. Ихтэй болсон. Тий, аяга гоё ихтэй болсон байна. Тэ гоё харагдаж байна. Тэгээд өнөөдрийн одоо юуны нэвтрүүлгийн одоо манай сэдв маань яг хөө заавал нэг сэдвтэй байх албагүй л те. Гэхдээ бид нэр бас одоо бид гурав бас хоорондоо яриад ер нь MNC телевизээ одоо энэ өрөө аягүй гоё санагдсан те. Томоогоо их өрмөц одоо илүү сайхан Монголын төлөө их гоё сонсож байгаа биз. Тэгэхээр яагаад бид нэр одоо ийм сэдвүүний талаар тийм ээ энэ чинь нэг хэдийгээр энэ байгууллагын өрөөгөө байгаа боловч бүхэл бүтэн Монгол улсын одоо сайн сайхны төлөө ярьж байгаа гэсэн үг. Тэгээд бид нэр хэдийгээр энэ хэвлэл мэдээлэлээрээ ч байна, ер нь нийгмийн найз нөхдөд хооронд ч байна, уулзахлаараа одоо эрэг мэдээнээс илүү одоо сөрөг мэдээлэл нь одоо их яваад идэг. Тэгэлэр хүссэн үсээгөө хүн стресст ороод тийм ээ магадгүй би гайгүй байхад хажуудлын хүмүүс маань ажил жоохон тиймэрхүү байна гэхлээр нэг тодорхой хэмжээний бас өөрөөхөө дөхөн буураад тэгэлэр тэр нөгөө тамхины юу гэдэг нь шүү дээ. Тамхи татдаггүй хүн ч ихсаа тамхи татж байгаа хүний хажууд суух юм бол өөшигэд ялгаагүй хор авдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр сөрөг мэдээлэлтэй одоо хүн тэр надад хамааргүй ч ихсэн одоо хүн сонсхолоор бас тодорхой хэмжээний тийм сэтгэл санааны хорин нөлөө авдаг бах те. Тэгэхээр нийтээрээ одоо юм явахлаа чи бүр болохгүй болчиход байна. Тэгэхээр бид нэр бас өнөөдөр магадгүй монголчууд өөрсдөө өөрөөрөө сайн сайхныг бас мэдж байгаа боловч заримдаа тэрийг мартдаг тохиолдол байж магадгүй тийм ээ. Тэгэхээр та бүхэн бас одоо та хоёр маань бас одоо Монголд одоо болж байгаа сайн сайхан зүйлийн талаар тийм ээ. Өөрөөхөө олж харсан, анзаардаг, байнга тэрийг мэдэрдэг юмнууд одоо юу байна одоо томоогоос жишээ одоо эхлэвэл. Ер нь монголчууд их зөөлөн хүмүүсгээ би урд нь бас ярьжсэн. Дээрээс их буянтай хүмүүс шүү дээ. Буян гэдэг монгол үгэнд би дуртай. Тэгээ буян миний одоо бодож байгаа юм юу вэ гэхээр монголчуудын одоо давуу тал. Жишээ одоо нэг хөгшин хүн байна, эмээ ганцаараа тий арайч гэж амьдарчин гэсэн хүнийг олж харах юм бол залуучуудад ч тусалдаг, гэргүй бол гэр босгож өгдөг, хуул цай зөөж өгдөг тий их туслах хүмүүс байгаа байхгүй юу? Японд бол байдаг л бах мэдээж манай оронд бас байдаг л бах. Гэтэ тийм одоо хөнгөн шингээ за маргааш явъя гэд. Тэгж явдаг хүн бас хооролтой. Тэгээ монголчууд ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэж би ерөн боддог их буянтай хүмүүс гэж боддتي. Тэр өнөө шүү. Ер нь бол одоо харж хахад хөгжил хэдэрхий хөгжилтэй орнууд чинь бас нөгөө хүний яг сэтгэлгийн хөдөлгөөн байхгүй болоод нөгөө бид гэдэг юм байхгүй болоод би гэдэг үг үлдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр монголчуудыг бас харахад би бас одоо өөрийнхөө гэр бүлээс ахуулаад ер нь ажилчид ер нь гадаа нийгмээс харж хахад бас хүнээр байгаа байхгүй юу. Яг одоо тэр өөрөөхөр байгаа байхгүй юу. Тийм ээ? Одоо бас нэг би одоо интегрол жишээ одоо хаттад хурдлаа сая одоо нөгөө дамжиж өрөөхөд ер нь олон газар би яагааг л тэгэхдээ зам дээр одоо нэг хүн осол гарч хахад одоо би интегрийн үн дээр бас харж лээсэн. Зам дээр осол гарсан байхад айгууд хүмүүс айгаа олон хүмүүс явж урж байгаа байхгүй хажуугаар. Тэнгүүд нөгөө тэр аппарат нь бичсэн байл да CCTV дотор бичигдсэн байна. Нэг хүн ойртсон байна. Тэгсэн чинь тэр гимтсэн байгаа хүний гар утас шалан дээр унсан тэрийг аваад яваад яваад өгсөн байгаа ч. Энд чинь яг юу харуулж байгаа вэ гэвэл хүний
ухамсарын хамгийн доод түвшинд хүрсэн байна гэсэн. Тэр нь танихгүй байж болно, юуж байж болно. Тэгэхээр Монголд бол тэгэхгүй шүү дээ. Энэ бол тэр тийм гоё одоо юмнууд бас нийгэмд тийм ээ өдөр тутмын юун дээр болж бүтэж байгаа юмнууд ч өндөө байгаа. Бид нэр тэрийг олж хардахгүй тийм сайхныг одоо бас нөгөө муу юу яадаг шүү дээ. Одоо хичнээн шар биш дээ. Тийм мөн тийм ээ. Шар хичнээн гоё байсан ч гэсэн жоохон нөгөө хар толб байдаг шүү дээ. Тийм. Тэр гоё шарыг харахгүй энэ жоохон толбыг хараад байгаа юм шиг надад санагдсан заримдаа тийм. За стив маань хувьд одоо Монголоос одоо тэр олж харсан гоё юмнууд одоо чиний хувьд одоо юу вэ тийм ээ? Би одоо хэдэн жишээ хэрмээр байна. Яг л гэвэл би одоо хоёр жилийн агаас өмнө Монголд ирсэн. Зочид байсан. Тэгээд зочин байсан. Зочин тийм байна. Тэгээд ирсэн нутаг гарсан, шууд дуурсан. Одоо танаар сайн мэднэ шүү дээ. Гэхдээ би Монголд амдармаар байсан. Тэгээд амдрах виза хэрэгтэй. Тэгээд ганцаараа яаж виза авах хэрэгтэй. Яаж авах чадахгүй дээ. Тэгээд нэг хүн надад маш их итгэлтэй байсан. Базел. Тэгээд энэ жоохон атстай болсон. Би нэг газар дээр мөрөнгө тогорсон. Тэгээд нэг хүн танилцсан. Тэгээд энэ хүн дахиад нэг өөр хүн танилцсан өгсөн. Тэгээд дахиад нэг өөр хүн тэгээд энэ базел танилцсан. Тэгээд энэ хүнтэй жоохон ярьсан. Тэгээд тэр би чам туслан. Шууд гэхдээ яг монгол хүн шиг яг хүчтэй байсан тийм ээ. Тэгээд би жоохон гайсан. Тэр хүн надад тусдаа чадахгүй, эсвэл үнэнөө, эсвэл хутлаа яри, эсвэл юу би сайн мэдсэнгүй. Гэхдээ тэр миний тугаа сайн орхосон, би мородолтой Монгол амдмаар байна, мөргөө сормаар байна, соёл тэгээд тэр юу хийсэн би сайн мэдгүй. Гэтэ нэг сургууль олсон. Тэгээд энэ сургууль шууд танилцсан. Тэгээд энэ сургууль эзэн шууд жоохон ярьсан. Тэгээд энэ сургууль бас сэтидэ сургууль байсан. Тэгээд тэрнаар бас маш сонирхолтой байсан. Тэгээд маш их төрсөрсөн. Тэгээд тэгээд болоо. Зөө байсан. Тэгээд магадгүй Франц дээр яг энэ амархан биш чадахгүй. Тэгээд одоо энэ Монгол энэ хүн надад мэдсэнгүй. Тэгээд шууд итгэлтэй байсан. Тэгээд маш их туслах огсон маш гайхалтай. Тэгээд манай Франц хүмүүс энэ шиг магадгүй яг энэ көч байхгүй. Гэхдээ Монгол энэ Монголын одоо цэнгийн үсийг уух хөв тавилантай байсан байж таардаг шүү дээ. Тийм ээ. Disney dream Монгол яваад. I think it's your destiny. It was part of your destiny, yeah. Тэнгэр бас маш их төссөн. Тэгээд одоо яг би одоо энэ асуугаагүй ч ихсэн өөрөөс чинь зөв олж харж чадж байгаа байхгүй юу? Монголд ямар зүйлд олж тийм ээ? Одоо бараг зөвхөн гадны төрх байдал биш. Энэ чинь дотроос тийм байгаа. Түүнээс одоо энэ хүн жүжиглээд нэг морь хүмүүс сүрсэн биш. Жүжиглээд одоо энэ дээл өмсөө сууж байгаа биш болно. Энэ хүн чинь сэтгэлээр энэ соёлыг зөвшөөрсөн байгаа байхгүй юу? Энэ соёлыг өөртөө уусаад авсан байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? Би одоо Стивтэй зөвхөн одоо энэ студиэс гадна бас өмнө хэдэн удаа бид хоёр уулзч ирсэн. 23 удаа бүр анхны танилцалд бол аягүй сони байсан шүү. Манай ресторантыг муулж исэн байхгүй юу? Тэгээд би тэгээд би дуудаад зоолчлаараа юунд таалагдаагүй. Гэхдээ үнэ л хэлсэн. Одоо ч гэсэн стигийн бичсэг гомдол манай фэйсбүүк дээр байж байгаа. Тэр зөв хүн өөрөөхөө би бол тэрийг тойл гэж үздэг. Тойлын буруу биш байхгүй юу? Хүний буруу буудсны буруу шүү дээ. Одоо тийм ээ нүрэ буруу буудсан бол миний буруу шүү дээ. Тэгвэл тойл намайг мухааруулаад тойл хайж болохгүй шүү дээ. Тэгэлэр тийм маягаар бид хоёр танилцж ирсэн. Тэгэд тэрнээс хойш ийм бараг найзууд шахуу болоод тэгэхээр би бол манай хүнийг хаач явсан ямар ч тохиолд дандаа Монголыг шүтдэг. Монголын бүх юм их Монголын соёл тийм ээ. Тэгээд одоо энэ хөгжим одоо уран зохиол бүхэл юмыг одоо манай хүн бол одоо ингэ шууд биерээ сэтгэлээр
харуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол одоо үнэхээр юм шүү дээ. Стив хувьд бол бахартай. Ялангуяа одоо залуу хүний хувьд бол манай хүн одоо Францд бол өөрөө бас энэ зураг тийм ээ юуны чиглэлийн хүн шүү дээ. Медиа одоо энэ чиглэлийн хүн шүү дээ. Тэгэхээр бас хүн зөвхөн мөнгөний хойноос явъя гэвэл зөндөл боломж байсан байх бах. Тий. За тэгээд томоохон одоо бас сая мэлээ одоо мундаг мэлээ буянтай тийм ээ. Энээс гадна одоо бас мэдээж та энд байна гэдэг чинь бие залгаа байхгүй. Хүн одоо нэг газар нь өөрийнхөө газрнуудаас хол өөрийнхөө их орноос хол 10 жил 20 жил 3 жил 4 5 жил амьдрна гэдэг чинь зүгээр нэг эдийн засгийн харж эсвэл ганц нэг ашигтай байдлыг харж гаргасан шийдвэр байдгүй бах гэж боддог тийм ээ. Энэ бол та альва нэг зүйл тийм ээ. Танд үнэхээр би энэ болмоор байна, болмоор юм шиг санагтаад байна. Үнэхээр надад сайхан байна тийм ээ. Тэр зүйлийг олж хараад та бас ийм олон жил одоо энэ байж байгаах гэж би боддог шүү дээ. Тэгэхээр тэр одоо мэдээж гэр бүлийн одоо тэр юунаас гадна бас олон зүйл байгаа шүү дээ. Гэр бүлтэй болсон ч гэсэн та энэ таалагдахгүй байсан бол эсвэл надад таалагдахгүй байсан бол би одоо шууд энэ тэг рүү таамагадгүй явах нь үү одоо нөхөртэйгээ хамт яваад өгч болох байсан. Тэгэхээр энэ бол нэлээ олон зүйлсийг багтаасан тэм юм байгаа гэж боддог шүү дээ. Тэгэхээр та одоо бас үзэгчтэй бас энэ талаар жоохон дэлгэрэнгүй тэмээ сайхныг одоо Монголын сайхныг яаж зөвл бас сайн байна, сонирхолтой байна. За би анх 19 дэх юм 20 дэд Монголд ирчихсэн байгаа. Тэгээ тухайн үед би жаахан байсан да одоо наран туулчин байхгүйсэн. Тухайн үед наран туул байхгүй. Тэгээ нөгөө нисхээс хотын төв рүү орох зам нь засмал биш байсан. Зөв. Тэгээ тэндээс анх удагаар нисхтэр буугаад тэндээс автобусаар ирсэн. Бараг нөгөө ачааны машины ард нь суугаад хэдүүллийн найзуудтайгаас суугаад ирсэн юм шиг санаад байна. Тэгээд ямар тайван юм бэ гэж бодсон тий. Тэр нь тухайн үед Монгол хөгжөөгүй болохоор байшин байхгүй болохоор одоо хотын төв мал явдаг байсан шүү дээ. Өхөр явдаг байсан байхгүй юу? Тийм болохоор би энэ чи одоо ч гэсэн өхөр явдаг. Тийм мэлээ. Тийм болохоор би надад их тайван санагдаж байгаа юм болоо гэж боддог байсан. Тэгээд хотын төвөр чинь бараг 100 байсан хүн байхгүй. Тэг ямар сайхан юм бэ? Тийм Японд бол Токиод бол хийж байхгүй. Өдөр шөнө нөгөө хүн олон хүн байдаг тий. Тэгээд тийм болохоор би надад одоо тайван санагтаад их гоё санагдаж байгаа юм болоо гэж бодоод. Тэгээд Монгол юу нэг их таалагдсан. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл 18 жил 19 жил бишээ одоо 20 10 жил болсон. Тийм байна. 96 онд явсан. 21 жил рүү орж ирсэн та. Гэхдээ одоо нөгөө Улаанбаатарын хүн ам бол тухайн үеэс бараг 3 дахин болсон байгаа байхгүй юу? Машин их байна. Агарын бохирдлын тэр хүмүүс ярьж байгаа. Ер нь хүмүүс завгүй болсон. Гэхдээ бас л тэр үед одоо бодсон тий надад санагдсан тэр одоо тайван байдал Монголд байгаад байгаа. Тий хүмүүс тий цагийн урсгалын одоо хурд нь гадаадаас шал өөр. Ялангуяа манай Японоос бол шал өөр аа тий. Энэ үзэж байгаа монголчууд бол ойлгохгүй байж магадгүй тий. Ихтэй тийм байгаа. Тэгээ ойлгоно хүмүүс бол одоо бас би бол яг сая энэ төр явчихад ирсэн л да. Тэгээд энд бухимдж байгаа хүмүүсийг зүгээр 7 хоног энэ төр явах хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгээд энэ төр яваад ер нь хүн чинь яг тэр орчинд байгаад өөрийгөө сайн мөнийг бас мэдэрдэггүй. Яг авчаад ирэхлээр өөр нэг юмтай харьцуулт хийхлээр нэрээ үнэхээр би чинь их гоё газар байгаад байсан биз дээ. Зүгээр удаа бол мөнхийн асуудал байсан шүү дээ. Эсвэл өөр эдийн засгийн хямралч гэсэн өнөөдөр дэлхийд хаяа тийм болж байна. Би зүгээр энэ завшаанд одоо ашиглаж хэлэхэд энэ л ихт бол саяхан одоо маш олон хүмүүс мэдж байгаа. Хамгийн том 2 дэвсгэрийг байхгүй болгосон байхгүй юу? Мөнгөний дэвсгэрийг. Янгар рупи тэнгууд тэрнээс болоод ямар авшигтай юм болж байгаа гэж бодож байна та. Тийм. Бараг 52 хүн зөвхөн банкнд очирлахад нас барсан байгаа байхгүй юу? Өөрийнхөө мөнгөө солиулах гэж. Өөрийнхөө мөнгө авч чадахгүй байна. Харин ядаж Монголд тийм орчин бий болоогүй шүү дээ.
Та өөрийнхөө мөнгийг дуртай үед банкнаас авч чадчихын, дуртай үед банк руу хийж чадчихын. Тэгэхээр энэ тэгд бол сая тийм их юм болж хахад хинч гомдол мэдүүлээгүй. Зүгээр хэтийн үлс дүрийн наам л нөгөө засгийн газрыг сандруулах гад та нар инглээ тэглээ. Тэгэхээр юмнууд бол тэнд очингууд бид нэр онгоцны хойрцоо хоцорсон. Хүүхдүүтэй очсон. Тэгсэн чинь шөнө 4 цагт очиж байгаа байхгүй үүрээрээ бараг. Энд 11:30-аас өглөө гараад шөнө очиж байгаа. Онгоцны буудлын дээр шүү дээ. Олон улсын онгоцны буудлын дээлийг шин дээлийг онгоцны буудлын дээр бараг л 50-60 хүн очирлж байгаа байхгүй юу? Яагаад очирлсан бэ гэвэл доллар солиулах гээд. Нэг хүнд $80 сольж өгнө юусаа. Наа за. Жуулчид хүн $80 юугаа хийх юм бэ? Тийм. Тэгээд тэр нь бараг 40-50 хүний дараа дугаарлаж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө сольж өгж байгаа юм шээл удаа ингээд тишээд шараа. Тэгэхээр тийм орчинд очсны дараа хүн ойлгох юм байна. Нэрээ бид нар ч бас гайгүй байгаа юм байна. Монголд бол одоо энэ гайгүй маш сайхан байгаа юм байна. Банкнд очихлаараа бас гоё за танд юугаараа үйлчлэхгүй гэх мэтлэнгээр тий. Энд бол зүгээр жишг маягаар жижиг зүйл байгаа боловч энэ бидний өдөр тутмын одоо амьдрал тийм ээ одоо биднийг тааламжтай болгодог, стресст оруулдаг тэг зүйлсүүдийн нэг нь байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш олон зүйлс байгаа гэж бодож штэ. Сая ярьсан штэ одоо нөгөө тэр энтхийн үйлчлэгийн талаар ер нь удаан байт юм лээ би нэг маш удаан. Тэгээ анх Монголд ирэхэд чи Монголын үйлчлэгээ үнэхээр муу байсан. Дөнгөж одоо бараг л коммунизм байсан. Тухайн үед одоо нөгөө хүмүүс чинь одоо коммунизмын сэтгэлгээгээс гарч чадаагүй. Тэгээ нөгөө их дэлгүүрт орохоор баахан игчнэр суучдаг. Тэнийг авъя гэхээр сонсдгоо. Сонссон ч гэсэн зарахгүй тэд нар одоо зарсан ч зараагүй ч салын адилхан гээд зарж өгдөг. Айгүй хэцүү. Тэгсэн чи одоо л монголчууд үнэхээр үйлчлэгээний талаар бол хөгжсөн байгаа шүү дээ. Бүх юм биш дээ. Өнөөдөр та ямар орны хоолойдмор байна? Ямар орны бүтээтгүү эргэлмөр байна? Тийм ээ? Одоо ямар таны эрүүл мэндэд таарсан хайршилгүй глютен тийм ээ? Янз янз тэр эрүүл мэндийн юмнууд биш дээ. Хүн болгоны хувьд. Тэгэхээр өнөөдөр бол энэ бол дэлхийд одоо метрополитен хот болсон байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол үнэхээр одоо бид нэр одоо нэг 10 км-ийн дотроо бүх юм авч болж байгаа байхгүй. Бүх юм асуудлаа шийдэж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш том давуу талууд гэж харагддаг шүү дээ. Манай Стив юу хэлмээр байгаа юм шиг байна. Би бас маш их дуртай Улаанбаатар байна. Та бас саяны хэрсэн би бас Парис амьдарсан. Тэгээд маш хүмүүстэй байсан. Тэгээд бид нар одоо Улаанбаатар байна, нийслэл байна. Гэхдээ жижиг хот шиг. Тэгээд энэ бүгд юм маш тайван, бүгд юм маш ойрхон. Тэгээд саяны бас хэрвээ би нэг юм авмаар байна. Би арган 500 м арган тэгээд юм аваад тэгээд шууд бас авах чаддаг. Тэгээд би энэ маш хасан жишээ нь юу Эрдэнэ эсвэл магадгүй гутал зазвар би нэг газар учдаг. Асуудаг. Тэгээд за 30 минут хэрэгтэй, 1 цаг хэрэгтэй тэгээд болдё. Франц юу? Хотел өгөн тэгээд магадгүй 2 өдөр хэрэгтэй, 3 өдөр. Тэгээд энэ бас би маш их дуртай яг гэвэл одоо энэ Монгол маш амархан байна. Тэгээд юм авах амархан жоохон яри барна. Тэгээд би өнөөдөр сая нэг багшиндад орхон байсан. Тэгээд би ном хөчин ном авмаар байсан. Тэгээд би нэг хүн асуусан. Тэгээд 10 хүн ирсэн. Ямар ном гэсэн. Тэгээд би бүгдээрээ шууд дэргүүрээ явсан, үзсэн. Би байхгүй чи байгаа юу гэдэг. Маш гоё. Их гоё дотны саднууд байгаа. Маш төсмөр байна. Тэгээд Францын юм байхгүй. Баг зэрэг байх. Гэхдээ бүгд дэргүүр ирээд тэгээд тусмаар байна. Тэгээ сая одоо Стив ярьснаас би бас хэлмээр санагдчихэв. Одоо энэ бол яаж одоо энэ байдлыг харах вэ гэвэл би энэ их та одоо нэг дэлгүүр шүү дээ тийм ээ. Эзлэхийн бараа зарж байгаа 2 дэлгүүр гинэ хамт байх юм бол нөгөө 2 нүгээр хоорондоо мууцлал байдیں۔ Тийм шүү дээ. Юус юм ярихгүй. Бараг дайсан шахуу байгаа байхгүй бараг 2 улс хэл байгаа юм шиг. Энд бол үзэр тоглоод бүгдээ найз ус шиг байж чадж байгаа байхгүй. Энд одоо нэг энийг мөөл, энийг сайлга, энэ бараагаа доошоо гаж их өөрөө хаям хамгийн олон тийм хортой санаа байхгүй.
Энэ чинь хамгийн том өнөөдөр одоо альва нийгмийг муу зуршил бий болсон нийгмийг хичнээн мөнгө төлөөд хичнээн хөгжилтэй болгосон тэр зуршлыг өөрчлөхөд хэцүү шүү дээ. Харин тэр буруу зуршил одоо нийгэмд нэвтрэх байна гэдэг чинь маш том хөрөнгө байхгүй энэ бол. Энэ хөрөнгийг ашиглаж юу бол юу хийж болохоор юмсаа санагдаад байдаг байхгүй юу? Надад бол одоо энэ бол ялангуяа одоо би өөрийнхөө ус гарал үүсэл одоо нийгмээс харьцуулахад энэ бол хүн болгон өөрөө гэсэн орон зайтай байгаа байхгүй. Хөвгөний орон зай гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Одоо найз нөхдийн бол бас нэг хоорондоо хязгаар байгаа тийм ээ харилцааны. Хэдргийг орохгүй тэр лөө. Одоо хүүхдийн эзэг эхийн хоорондоо бас тийм хязгаар юмсыг санагдаад байдаг тийм ээ. Заавал миний одоо хаашаа явж ийн чинь тэг чинь байнга одоо энэ тэгд бол 7 цагаас хойш одоо хүүхдийн гэрээс гарах юм бол бараг буу юм болно. Энд бол хүн өөрөөхөө амьдарч болж байгаа байхгүй юу. Тэгсэн ч гэсэн одоо тэр бусад оронтой харьцуулахлаараа зарим оронтой харьцуулахлаараа тэр гим хэрэг гэдэг юм уу эсвэл бүр одоо замраагаа алдсан нийгэм гэж байхгүй шүү дээ энд. Тэгэхээр ийм маш олон давуу талууд байна. Тэгээд бидний одоо олж харж байгаа бол сайхан хэдийгээр хүмүүс одоо хямралаа гэдэг ч юм уу одоо юу ярьж байгаа ч гэсэн бид нэр хүн болгон хоолоо олж идэж чадчихна. Тэгээд тэр хүүтнээс хамгаалж байгаа тэр дулаан хувцас өмч чадчихна. Тийм ээ баярын өслийн үед тэр баяраа тэмдэглэж чадчихна. Тэгэхээр өөр юу хэрэгтэй? Би одоо хамгийн энэ хязгаар гэж байхгүй шүү дээ. Одоо эдийн засгийн тоогоор амьдралаа одоо аз жаргал эсвэл аз жаргалгүй гэдэг одоо шийдээ явах юм бол тэр тоогоороо шийдээ явах юм бол энэ ч удахгүй болно нэстэй. Яг хөрөнгөний биерзээ хараад сэтгэл нь доошо өнчдөг. Нөгөө нэг тоон тийшээ болсон бол одоо өдрөг болцдог. Тийм тоогоороо одоо тоотойгоо холбож болохгүй л дээ. Одоо хүний одоо тэр амьдралын одоо маш олон одоо мөнгөөрөө үнэлж болохгүй зүйлсийг одоо бид нэр мартаж болохгүй. Тэгэхээр энэ илүү сайхан Монголын төлөө гэсэн юм бол маш том юу л да одоо тэгээд бид нэр одоо харгаад би бас сая нэг олимпиад ямар медаль авчихсан залуу тэгээд нөгөө энэ нэг байр бэлгэлсэн шүү дээ. Тэнгүү шууд тэрийг цэцэрлэг хүүхдийн нөгөө цэцэрлэгт хамарч чадаагүй хүүхдүүдтэй тэр байрыг одоо шууд бэлгэлж исэн жишээнүүд байна тийм ээ. Одоо би одоо олон хүмүүс байгаа бах. Гэхдээ миний зүгээр хайлт харсан тэм сонссон мэдээ жишээ одоо өндөр маа жүжигчийн эмнэлгийн засаа явж байна тийм ээ. Гэх мэтлэн ийм хөө хүмүүс одоо энэ хэдэн зуун хүмүүс л хэдэн мянга болчих юм бол тэгэхэд энэ нийгэм чинь илүү сайхан болоод одоо ямар ч асуудалгүй болох боломжтой юм шиг надад санагддаг байхгүй юу? Надад бас тийж санагддаг. Тэгээ нөгөө жаахан системжуулаад одоо нөгөө хүмүүсийн боо юм байна тусдаа хийх юм бол агц байгаа энэ одоо нөгөө бүтээмж байгаа. Олоола хамтрах юм бол одоо нийгмийг өөрчлөх юм шүү дээ. Тэр хэмжээнд дэр нэг удахгүй хүрэх юм болоо гэж бодож байна. Чадна одоо энэ бол жишээ одоо би тэр нөгөө 11 сард их цас орлоо шүү дээ. Тэнгүүд хүмүүс зүгээр хотын даргаыг л муулж исэн. Би яг тэ надад тэр хүнийг муулах, магдах тийм сонирхол байхгүй. Хамгийн гол нь нэг хүн тэр чинь бас адилхан монгол хүн. Яг зарим хүмүүс тэр хүн баян, тэр хүн хүчтэй гэж болно. Тэгтээ сэтгэл хамгийн чухал байхгүй юу? Одоо гачуурт компани те шууд өөрөөхөө тэр газар тарилангийн хэрэгслүүдийг зам дээр гаргаад шууд өөрөөхөө хэмжээгээр оролцсон байгаа байхгүй юу? Энд одоо энэ манай замын уртл одоо хүмүүс маш олон хүмүүс энд бас цэвэрлэгээ хийж исэн. Тэнгүүд би хараад би гараад цэвэрлж чадахгүй маа гэхэд ядаж энэ хүмүүсийг бүгднийг халуун чагаар манайхаас гаргаад үг гэж би галцууган дээр бүгдэнд халуун цай гаргуулж исэн байхгүй уучлаараа өөрийгөө сурчилж байгаа биш шүү. Энэ тэгд бол нэг юм зүрэг байдیں۔ Та хүнтэй тусалж байгаа бол тэрийг зарлах хэрэггүй. Тэгэх юм бол нөгөө тэрний айж тусна байхгүй болцдог гэсэн. Тэгэхээр бид нэр хүн болгон та хэрэггүй газар одоо хайж болохгүй газар оогоо хаяхгүй байна гэдэг чинь та улс орны бас доторх хэмжээгээр хариуцлагатай иргэн болж чадчихна гэсэн. Нэг зайлуул одоо тэр энэ нөхөр цэвэрлэдэм цалин авдым чинь цэвэрлэх байлгүй дээ гэсэн байдлаар биш тийм ээ. Тэгэлэр талархаж одоо тэр бас хэн нэгний ихэвчлэн дандаа настай улсууд байж байгаа шүү нөгөө цэвэрлэгээ хийж байгаа хүмүүс. Бас хэн нэг эзэх байж болно, ах дүүнэр байж болно. Адилхан л одоо монгол хүний хөдөлмөрийг ингэж үнэлээд тийм ээ. Тэгэхээр уг нь бол монголчууд их социализм үеэс бас нөгөө
би биш бид гэлсэг юугаа өрөөгөр явчихсан бол сууд юм байлаа шүү дээ. Би бол одоо бас юу яаж хахад тэглээрээ тэр юмыг дахиад жоохон сэргээд өгөх юм бол би бол залуучууд ялангуяа тийм ээ. Одоо бидний үеийн залуучууд жоохон тэр юм дутагдаад байгаа юм шиг надад санагдаад байдаг. Ялангуяа Монголын энэ бол нөгөө дандаа кооператив тийм ээ юугаар л явах юм байгаа байхгүй тийм. Социализм мөн гэхдээ нүдэлчин заншил байна. Яг гэвэл одоо хэрвээ хөдөө байна, ганцаараа байна, яг магадгүй машинтай асуудал байгаа. Тэгээд нэг хүн яг энэ зам дээр явна. Шууд тусламаар байна. Яг гэвэл хэрвээ энэ хүн туслангүй яг магадгүй энэ асуудалтай хүн магадгүй 1, 2, 3 шин энэ байна. Тэгээд социализм бас энэ нүдэлчин заншил тэгээд яг бодит жинхэнэ Монгол зам байна энэ талаар миний бодлоор тэрийг л хайж болохгүй гэж боддоо шүү дээ би. Одоо би энэ өнөөдөр энэ дөрвөн үзэгчтэй бас харж байгаа дөрвөн номыг манай хатамаав их номын хүн байхгүй юу? Одоо жохолч хүн тий. Тэгэнгүүт уншиж ирсэн байхгүй юу? Тэгээд би гайхсан та одоо ямар юм хоёр уншаад байгаа вэ гэвэл одоо энэ түрүү хэлж байгаа тийм ээ. Төдөх байгаа одоо юм мундаг номнод байгаа байхгүй юу? Хамгийн гол нь хүн өөрөөгөө би хин бэ тийм ээ. Одоо би энтэг хүн. Би өөрөөхөө гарал үүсвэрлэг мэдж байгаа боловч яг энтэг чинь өөрөө энтэг хүний онцлог нь юу юм? Би өнөөдөр цаг үеийн юу гараад дордсон байж болно. Жохон сэтгэл нь тиймэрхүү байж болно. Тэгвэл бид нар чинь ямар одоо үеийг одоо мэдэрсэн тэрийг давж чадсан. Тэрнээс тэр түүхийг өөрөө мэдрээд одоо би бас нэг олимпийн аврагаас ярьслаа сонсч ирсэн л да. Нөгөө Япон хүн хэцүү цаг тулах тусмаа илүү цангардаг гэж байгаа байхгүй юу? За. Одоо Япон тамирчдын талаараа хэлжсэн байхгүй юу? Япон тамирчдын онцлог нь одоо тэрний соёл байгаа байхгүй юу? Одоо тэр өнөөдөр цунами боллоо, ийм аимшигтай юм тийм ээ. Тэр юмыг бүгдэн гадны ямар ч тусламжгүйгээр одоо дэлхийд хамгийн их байгалийн аимшиг мэдрдэг орн байх баг. Ямар ч гадны тусламжгүйгээр өөрөөхөө яг тэр хэвийн юмд тэрнээс даван нөгөө нэг зам хонхоосон шүү дээ. 2 хоног дотороо зассан. Тэр дэлхийд аяар шүүсэн байхгүй. Тэгэхээр энэ монголчуудын хийж исэн, бүтээж исэн, одоо хийж байгаа юмнууд бол маш мундаг одоо юмнууд байгаа байхгүй. Одоо төдөг байгаа жишээ би өнөөдөр мэдлээ. Нобелийн одоо шагналд нэр дэвшүүлж исэн ба шүү дээ. Одоо хамгийн анхны бараг монгол хүн. Тэгэхээр энийг бидний дунд тийм ээ одоо бидний дунд ямар хүмүүс байна. Биднээс ямар хүмүүс гарч ирж байна. Тэрийг одоо үлгэр жишээ болгоод тэрнийг одоо илүү сайхнаар тэрнээс сайхан нөгөө үлгэр жишээ аваад яавал одоо миний бодлоор бол энэ сөрөг юмнууд бол маш жижигхэн зөвхөн нэг цаг хугацааны асуудал юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэ томоогоо одоо бас нэмж шин дээр юм хэлэх байх. Юу. Нэмж хэлэх байхаа. Тийм тэгээд яг өөртөө итгэлтэй тий одоо монголчуудын давуу тал сайн юм зөндөө байгаа. Тэгээд өөртөө итгэлтэй ялангуяа залуучууд өөртөө итгэлтэй өөрөө нийгмийг өөрчилж болно гэж итгэх нь чухал юм болоо гэж бодож байгаа. Зааш та тий. Тэг хэм бол юм бүтээж болох бах. За баярлалаа. Тэгээд өжигчд одоо мэдхгүй бид нэр одоо ямар хувь юм ярьсан тийм ээ. Тэгтээ өөрөөхөө санаагаа бид нар ямар эрдэмтэн хүмүүс байгаа юм биш тийм ээ. Ямар ч гэсэн өөрөөгөө сансан тэр сэтгэлийг та бүхэнд хуваалцлаа. Тэгээд та бүхэн энийг одоо анхааралтай үзсэн та бүхэн баярлалаа. Сайхан амраарай. Сайхан амраарай.